За сайн байцгаана уу? Би оройныхаа арьс арчилгаа хийхээс өмнө шүдэ угаах гад тэгээд шүдэ угаангаа хүмүүсийн нийтлэг асуултанд хариулаад давхар хэрэгтэй мэдээллийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглаад та нарт хүргэе гэж бодлоо. Тэгээд хамтдаа шүдэ угаацгаая. За хамгийн эхлээд миний хийдэг зүйл бол шүдэ угаахтаа ийм Aquafloss гэдэг юм хэрэгэлдэг. За энэ Aquafloss бол ингээд бүр янзын ингээд төрлөөрөө байгаа. Аваад явдаг. Эсвэл суурин гэр бүлийн гишүүд бүгдээрээ хэрэгэлдэг энэ төр гээд бүр маш олон төрөл байгаа. Өнөөдрийн миний хэрэгэлж байгаа бол ийм байна. Энэ болохоор аваа явцдаг, цэнгэлждэг. Тэгээд тэнгисийн эргээс өгсөн. Мэдхгүй хүмүүс байвал ингээд усныхаа танкыг усаар дүүргэждэг. Тэгээд даралттай усаар одоо энэ чинээс ингээд даралттай ус ингэж гараад буйл шүдний хоорондох завсруудыг цэвэрлэдэг гэсэн үг. За энэ буйл шүдний хоорондох завсрыг цэвэрлэх нь ямар ач тустай юм бэ гэхлээр за шүд энийг хэдүүлээ шүд гэж бодоод энийг буйл гэж бодох юм бол шүд буйл хоёр уулзж байгаа энэ уулзур хэсэгт юм керма хэсэг байдаг байхгүй юу? Энэ буйл хөдөлгөөнтэй ингээд керма хэсэг байдаг гэсэн үг. Энэ керма хэсэгт хоолны үлдэгдэл ороод тэгээд ийм чулуу үүсгдэг ийм бактериатай хамт нэгдээд хоолоор орж ирж байгаа эрдэс бодис, давас, шүлсэн байгаа эрдэс бодисуудыг өөртөө шингээгээд гадаа байгаа чулуу үүсдэг шиг бүлний яг энэ хэсэгт чулуу үүсчдэг гэсэн үг. За тэгээ ингээд чулуу үүсчингүүд яг уу гэхэлэр мэдээж хүн дэмчин бөөлөгчөнд доошоо дарна. Тэгээ дарангууд байж байгаа шүдний эмчд орчингууд өө чулуу үүссэн байна. Чулууг нь авчиг гэнгүүт чулуу түлгсэн чинь миний шүд сэнгэнээд байна гэдэг байхгүй юу? Уучлаарай. Чулууг чинь түүгээд шүдчин сэнгэнээд байгаа юм биш. Чулуутай байсан болохоор шүдчин сэнгэнээд байгаа гэсэн үг байхгүй юу? Буйлан доор байх хэвээр ингээд паалангүй эсгүүч чинь ил гараад ирчингүүд ингээд сэнгэнээд одоо мэдрэгшил үүсээд байгаа байхгүй юу? Тийм учраас хідүүлээ өнгөрөө зөөлөн багт нь арилгачих юм бол ямар ч хатуу чулуу үүсэхгүй. Тэгэхээр чулуу үүсэхгүй тул Aquafloss-ыг хэрэглээд байна гэсэн. За Aquafloss-ыг би анх хэрэглэхдээ ингээд ил ингэж шууд энийг ингэж дараад тэг нүгээр нэг ингээ ус болгож исэн. Тэгэхээр та хэд хэрэглэхдээ аван дотроо хийчээд тэгээд ажиллуулах хэрэгтэй. Цацраал. Эхэлдэг. За тэгээ хүмүүсийн бас нийтлэг асуулт нь энэ дотроо энэ хийж байгаа усан дотроо давс хийж болох уу, сод хийж болох уу гэж асуудаг. Болохын хувьд бол болно. Гэхдээ нөгөө цацаж гарч байгаа намсар хэсэг нь маш нарийнхан юм хэсэг байдаг учраас давс эсвэл содны ингээд амсар нь бөглөжтэй юм билээ. Тэгэхээр болохын хувьд бол болно. Тэгтээ болгоомжтой хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөнө. Тэгээд нэг одоо Aquafloss-ыг хэрэглээ сурчих юм бол цаашдаа ер нь энийг хэрэглэхгүй бол шүдээ цэвэрлсэн юм шиг мэдрэмж юусаа автахгүй болцдог. Тэгэхээр энэ бол хэрэгтэй, маш хэрэгтэй. Хэрэглээрэй. Ямар ч байж болно. Тэ? Тэгтээ Aquafloss-ыг хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. За ингээд Aquafloss-оор цэвэрлээд хэдүүл одоо энэ карма хэсгүүдэд цэвэрлжлээ шүү дээ. Энийний дараа би шүдний утас хэрэглэдэг. За шүдний утасыг болохоор юм тохоо хэмжээтэйг тасалж аваад за тэгээд хоёр шүднийхээ голоор оруулаад тэг ингээд шүдэг чи ингээд тэрж байгаа юм шиг ингээд утас нь ингээд хөдлөх хэвээр. Одоо үзүүлье. Оруулаад энийг бас барихтаа хүмүүс энийг барьж чаддгүй. Энийг ингэж барих хэрэгтэй. Нэг үзүүрийн сайхан хуруундаа ингээд гогцоод чинь нөгөө хэсгийг ингээд цэвэр чигээр нь одоо үлдэн гэсэн үг байхгүй. Тэгэхгүй энийхээ голоос нь ингэж барьчаад тэн ийм хэм ямаараа ингээ бүх шүдээ ингээ флостддаг. Тэгж болохгүй. Хэрвээ тэгэх юм бол түрүүний миний хэлсэн бактеритай нийлээд чулуу үүсээд ин гэсэн үг байна шүү дээ. Тэрэндээ ижилхэн чулуу үүсгдэг бактери, цоорл үүсгдэг бактери гэх тустай бактериуд байгаа. Тэгээ энэчээ байгаа бактери гэдвэл ингээл сайхан зөөвөл явчихна гэсэн үг. Тийм учраас нэг үзүүрийг барьж агаад үлцэн хэсгийг цэвэр байлгах гэдэг шүү дээ хэдүүлээ. За ингэж барьж агаад оруулаад энэ хөтлөөн өөр эндээс яан тэрэл шүдээ сайхан цэвэрлээд
гаргалаа, эргүүллээ, дараагийн хэсэг цэвэрхэн. Цус одоо яг ингээ флосч хооронд цус гарах юм бол өшөө илүү сайн цэвэрлэх хэрэгтэй байна л гэсэн үг. Тэрнээс ч цус гарч ийгээд флост гойж болохгүй. Тэгээ ингээл эргүүлээл. Бас нэг ийм флос байдаг штэ. Ийм флосыг ингээ хэрэглэхлээр айгүй учир дутагдaltaй. Түрүүнээс ингээ нэг завсраа цэвэрлснээ усаар норгосноо ингээ хойшлуулах юм уу айгүй сонин асуудалтай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр би энийг бол ямар хүмүүс зориулах вэ гэхлээр ингээ уцаар цэвэрлэх гэхээр чи ингээ хойдол руу ингээ явдггүй маа ингээ миний хуруу бүдүүдэд ингээ ордггүй маа гэдэг хүмүүст ерөнхийдөө зөвлөнө. Өнөөд нь харагдаж байгаа хэсгээ энэ флосороо флостлоо арын хэсгүүдийг ийм U-типтэй флосороо флостод явуучих гэсэн үг. За одоо хэдүүлээ кармасгээ цэвэрлсэн шүд хоорондын завсруудаа цэвэрлэлээ. Одоо сойзороо угаана. За сойз бол бас айгүй олон янзаа ингээд тий маш олон янз байгаа. Тэгээд сойзны тухай дараа дэлгэрэнгүй сайн ярьж өгье. Одоо байгаа би 3 сойзныхаа тухай та нарт хэлээд үг. Одоо электрон сойз гэж байна тий. Өшөө ингээл нано хулсан гэл бүр маш олон сойзнууд байгаа. Тэр тухай дараа ярьж өгье. Одоо байгаа миний 3 бол ийм 3 байна. Би нэг болохоор цүнхэндээ игээд аваа явцдгийн жижигхэн болохоор нь энэ сойзыг бол ер нь шүд солигдож байгаа хүмүүстэд зориулсан гэсэн үг. Ингээд жижигхэн шүдэнд нь тэгээ ургаж гарч байгаа том шүдэнд ингээд ер нь хэлбэрийн хувьд ингээд намхан явж ирсэн ингээд огцом ингээд доош олчин гэхлээр одоо дөнгөж ургаж байгаа нөгөө цухууч эхэлж байгаа байнгын шүд рүү ингээд түрж ороод угаадаг гэх юм уу. Ер нь бол шүд солигдож байгаа хүмүүстэд энэ сойз зүгээр. За энэ хоёр сойзны хувьд болохоор миний ихвчлэн өдөр тутамдаа хэрэглэдэг сойз нь энэ. Ямар ч илүү гарсан ус мөс байхгүй ингээд тэгшхэн уснийх нь хатуу зүйлний хувьд бол ер нь бол medium дундаж хатуу биш бас их зүйл юм биш. За тэгээ энэ сойз болохоор харж ивэл ийм илүү гарсан ийм сормоос хэсгүүдтэй. За энэ сормоос хэсгүүд нь яадаг вэ гэхлээр хэрвээ тэ үнэхээр акофлос байхгүй үед бид нэр яаж цэвэрлдэг байсан бэ гэхлээр сойзоо 45 градусын налуутай болгож жагаад энэ сойзны чинь одоо илүү гарсан үснүүд нь сормоос хэсгүүд нь энэ карма хэсэг түрүүний миний хэлсэн карма хэсгийн одоо өнгөрүүдийг цэвэрлэхэд зориулсан гэсэн үг. Энэ сормоос л тэр өнгөрийг арилгаад энэ арилахгүй байгаа юм бол биш. Хэрвээ зөв техниктэй мэдээж энэ сойзыг ч гэсэн ингээд 45 градусын налуутай болох юм бол энэ жижиг хэсгүүд нь гарч ирнэ. Тэгэхээр энэ хэсгүүд нь ч гэсэн энэ карма хэсгийн өнгөрүүдийг угааж арилгаж чадна гэсэн. Тэгэхээр та ямар ч сойз сонгосон, ямар ч сойз хэрэглэдэг байсан таны шүдэ угаах техник чинь зөв байх юм бол өнгөрөө хэдүүлээ 100% арилгаж чадна л гэсэн үг. За тэгээд энэ сойзоор угаая. За шүд угаах техник нь бас олон янз байгаа. Хэрэглэдүүлэх, шүрдэх гэх мэтчлэн олон янз байгаа. Хүмүүс ингээд шүдэ айгүй их ингээд дарж угаагаад байдаг. Бүр ингээд хүний юм угааж байгаа юм шиг угаадаг. Эсвэл маш сайн угаах хэрэгтэй гэл амар дараал. Ингээл те өөр юм хоёр толгойд тэгч ажиллаулаад авраг шалгуурж байгаа юм шиг угаадаг байхгүй. Хэрвээ тэгэж угаадаг бол амар дарж угаадаг бол яадаг вэ гэхлээр модон шалыг шойтгаар угаахлаар угаах тусам илэгддэгтэй адилхан таны шүд бас илэгдээд ерөнхийдөө сойзороо хөрөөтчдөг гэсэн үг. Ингээд хөрөөтчихлөөр бидний шүдэнд ийм шаантаг хэлбэрээс хогог үсдэг гэсэн үг байхгүй. Ийм байх одоо тий бүтэн байх хэвээр юм чинь ингээ илэгдээд ийм шаантаг хэлбэрээс хогог үсдэг гэсэн үг. Ингээд ирэхлээр хүмүүс халуун үтэн аюу амархан мэдэрдэг. Эмчүүд очиод үзлэнгүү цоорсон юм байхгүй нь та ингээд шүдэ буруугаад юм байна гэж хэлж байсан бол одоо би танд яаж шүдэ угаавал шүдэ нэмж одоо хөрөөтөхгүй вэ гэдгийг зааж өгье. За би миний зүгээс бол тийм хүмүүст шүдэ сойзоо үдэг шиг бариарай гэж зөвлөдөг. Үдэг шиг бариарай гэж зөвлөдөг. Яагаад гэвэл ингээд шантаг хэлбэрээс хаваг үүссэн буюу бүр юм шүдэ ингээд дарж угаадаг хүмүүст зөөлөн сойз өгчөнгүүд ерөөсө цэвэрхэн мэдрэмж одоо шүдэ цэвэрсэн мэдрэмж автдаггүй юм байна нэгт. Хоёрт тэднэрт одоо хийгээ сурцсан юм нөгөө туршлаараа нөгөө зөөлөн сойз чинь бүр
нөгөө дунд зэргийн үстэй сойз нэг 2 хоногт ч юм уу те за maybe 14 хоногт ч юм ингээ алцаачдаг байсан бол зөөлөн үстэй сойзоор угаагаарай гингүүд нөгөө сойзоо 2 3 өдрийн дотор ингээд алцаалгаа ичдэг. Тэгэхээр тэр ерөөсөө засахдахгүй байх гэсэн үг байхгүй юу? Буцаал дахиад энэ зөөлөн ус амар амархан алцаачд юм байлээ гэд маргааш нь ч юм уу нөгөөдөр нь очиод нөгөө нэг хатуу үстэй сойзоо дахиад нөгөө нэг дарж угаадахаар угаачна гэсэн үг. Тэгэхээр үдэг шиг бариас урчих хэрэгтэй. Үдэг шиг барихаар яах вэ гэхлээр хүн хурууныхаа даралтаар угаадаг байхгүй юу? Яаж ч ингээд дараа. Яаж ч хүнийх юм шиг угаасан хурууныхаа даралтаар л угаана гэсэн үг. Ингээд алгаараа барихлаар бид нэр яг юм 2 толгойд булчингаараа угаагаад байдаг гэсэн. За би мэдээж би мэдээж нөгөө бүлмөлөө шамлдаг учраас за ингийн барьцдаг. За тэгээд ерөнхийдөө бол эргэлдүүлэх хөдөлгөөн хүүхдүүдэд бол нар зураарай гэж тайлбарлаад өгч. За энэ дээр нэмж хэлэх нэг типний хувьд бол начиг юм миний сойзоор ерөнхийдөө бол томдоо орно. Энэ бол том сойзтой орно. Ийм том сойзтой ч гэсэн би хамгийн арын шүднийхаа хамгийн артлын би одоо нуруу хэсгийг угааж чаддаг гэсэн үг. Яаж угаадаг вэ гэхлээр хэдүүлээ амаа жижигхан ангаагаад ингээ мөрөглөж. Хин бол энэ сойз өөр хамгийн арталтай очино надаа. За тэгээд энтлээ авахтаа мөн адилхан ингэж хэлгээл хад очиж. Тэгхийн бол одоо юу гэдэг юм ахтараагаа ахуулах сонирхолгүй миний ахтараа ингээ зөв ургалтаа гараад ирсэн юм чи ингээ ахтараагаа ахуулмааргүй байна гэж одоо хүмүүс хөвчлэн хэлдэг. Тийм хүмүүс ялангуяа ахтараа шүд амархан цорох гээд байдаг. Хамгийн ард байдаг учраас сойд хүрдэг байхгүй юу? Тийм учраас энэ хүмүүст илүү хэрэгтэй гэсэн үг. Амаа жижиг ангаагаад хамгийн арын шүдэгээ угаах сойдсондоо багтаасан орон зайг нь гаргаж өгч ин гэсэн үг. За доод шүдний хувьд бол бид нэр таландаа хараал угаачих учраас амаа ангаж байгаа л угаач. Тэгээд энэ дээр бас нэмээд нэг юм хэлчихье. Бид нар одоо ингээд гадна талаа угаагаад эхлээд бүх шүднийхээ гадна талыг угаачих. Дараа нь бүх шүднийхээ дотор талыг угаах хэрэгтэй. Дотор талаа угаахдаа сойзоо босоогоор нь бариад ингэж угаахдаа гараа урдаа тавьчих хэрэгтэй. Бүр үнэхээр яаж ч хүчтэй ингэж угаасан тол руу одоо нөгөө хөөсөн цацрахгүй, усан цацрахгүй гэсэн үг. За тэгээд та хэд анзаарсан бол би эхлээд сойзоо зүгээр усаар нь оргоод түрхэг угаасан байгаа. Энэ нь ямар учиртай вэ гэхлээр эхлээд хідүүлээ өнгөрөө арилгаж байгаа гэсэн үг байхгүй юу? Өнгөрөө арилгасныхаа дараа түрхээд угаах хэрэгтэй. Эхний за оны хувьд ч гэсэн маш олон төрлөд байгаа. Тэгээ цайруулдаг, бүлний өрөвсөө сэргийлдэг, тэ өвшөөчин ямар гэдэг вүлээ. Мэдрэгшил бууруулдаг гэх мэтчлэн ингээ маш олон оны төрөл байгаа. Тэдний тухай тус бүртэн дараа нь ярьж өгье. Миний хувьд үйлчлүүлэгчтэй ямар ог зөвлөдөг вэ гэвэл гидрооксид апатиттай ог зөвлөдөг. Гэхдээ фтортой ог муу гэж байгаа юм бол биш. Гэхдээ миний зүгээс бол гидрооксид апатиттай ог илүү зөвлөдөг. Тэр нь ямар ог юм бэ гэдэг артлын хэсэгт нь одоо ингээл хөвчлэн ингээл Оросоос ерөнхийдөө амир хорж идэх хаа яг арталт нь бараг монголоор шахам гидрооксид апатит гэж бичсэн байгаа. За тэгээ оогоо түрхтэй хүмүүс ингээд бүр пилатл нэг түрхчдэг. Тийх ямар ч шаардлага байхгүй. Ерөнхийдөө нэг иймэрхүү хэмжээтэй байхад л болно жоохон. Тэгээд түрүүний миний хэлсэнчлэн эргэлдүүлэх хөдөлгөөнөөрөө гадна талаа угаалаа, дотор талаа угаалаа, хамгийн сүүлд нараа шүднүүдийн хаж ажиллах гадаргуу угаагаад тэгээд аманд байгаа хөөсөө нөлөмж хаяад би бол усаар зайлдаггүй. Хүмүүс ч гэсэн усаар битээ зайлаарай гэж хэлнэ. Ягаад гэвэл одоо онд байгаа фтор тэр миний хилээдсэн гидрооксид апатит те өшөө юу гэдэг мэдрэгшил бууруулагч тэр элементүүд цайруулдаг тэр бодисууд нь шүдэндээ нэвчиж орох үйлчлэгээ үзүүлэх минутыг бид нэр өгөх хэрэгтэй. Тэгэхгүй 2 минут хүрэхтэй өгөөтэй те шүдээ ингэж угаачаад 2-3 удаа усаар залжихлаар энэооны те ямар ч хэрэг байхгүй. Нэмээд та нөгөө ооч нь юм гаатай нэмээд юм сэнгэнсэн ихээр хөөсөрдөг бол та шүдээ дутуу угааж байгаагаа ч мэддэг байхгүй юу. Тийм учраас эхлээд оогүй угаагаад дараа нь оотойгоо угаах хэрэгтэй. Тэгвэл ядаж 2 удаа цэвэрлж байгаа юм чинь бидний дутуу цэвэрлэх
магадлал улам буурнаа л гэсэн үг. Тэгээд миний угааж байгаа арга бол эхлээд дахиад хэлье. Кермайсгэндэх өнгөрөө цэвэрлээд, завсрын эсгүүдийнхаа өнгөрөөг цэвэрлээд, дараа нь шүднийхаа гадна доторж ажиллах хэсгийг цэвэрлсэн буюу бүх шүд чинь ямар ч өнгөргүй болсны дараа оогоороо угаагаад тэгээд оогоо ер нь бол үлдээн гэсэн үг. Хэрвээ таоонд хит мэдрэг, амтанд таалагддгүй ч юм уу, тэ янз бүрийн байдлаар энэ аманд байгаа мэдрэмж таалагдахгүй бол зөвхөн ганцхан удаа усаар амаар зайлаарай гэж би зөвлөнө. За тэгээд хэдүүлээ шүдээ угаасны дараа би хилээ угаадаг. Хилээ угаахтаа болохоор цайзороо эсвэл юм хил хусагч байдаг. Гэтэ би ер нь бол хоёуланг хэрэглэдэг. Цайзор бол хөндлөн чиглэлтэй бариад хойноос урагшаага шүрт хөдөлгөөнөөр угаагаад тэгээд ардаас нь хил хусагчаараа хусчдаг. Тэгээд уул энэ бичлэгийг одоо ингээ хоёр дахь хийж байгаа байхгүй юу? Эхнийх нь болохоор амар урт байна. Тэгээд чадлаараа богинохон тэгээд их мэдээлэл багтаах гэж хичээлээ. Өөр асуух юм байвал доор комент хэсэгт бичээрэй. Байлболох ойлгомжтой тайлбарлаад дараа нь дахиад асуултнуудад нь хариулаад бичлэгээ оруулнаа. Тэгээд дараа уулзалтаа баяртай.